Хэрэв энэ бичлэг 2000 лайк цуглуулвал бид дараагийн ангийг шууд оруулах болно. Хэрэв та манай сувгийг дэмжихийг хүсвэл доор харагдах данс руу хандивхийж биднийг дэмжээрэй. Одоо бичлэгтээ орцгоё. Өвхөл мангасын хазах хүч маш аймаар тул хамгаалалт өндөртэй дайсныг ч хяргаж орхидог байна. Чарльз залуугийн гар хамгаалж хар мөсөн шүгнүүд гинт гарч ирэхийг хараад мэл гайхав. Тима бүр нөгөө гараараа үхлийн цохилт өгөхөөр цэнэглэж эхэллээ. Нэвт цоологч бөмбөг Шикамиг ганц цохилтоор үнс болгож газар дээр нь цааш харуулв. Одоо үхэл гихч мангасыг алчсан тул дараагийн байна. Чарльз бөгөөд түүнийг нухах хамаагүй амархан байх болно. Туршлагатай нөмрөгч маань энэ шин залууг Шиками хэрэглэгчийн дахин амьлах чадварын талаар юу ч мэдэхгүй байна гэж бодно. Үхэл мангаст дахин амьлах хүсэл нэртэй бий хасах зэргийн чадвар байдаг бөгөөд энэ нь түүний эргэж амьлах хугацааны хурдыг маш ихээр нэмэгдүүлдэг. Темаг анхаарал алдах үед мангас ангайсан хурц шүднүүдээрээ түүн рүү дайрахыг оролдов. Гэвч санаа зовлтгүй. Учир нь Монсесийн үр дүнг аль хэдийн таачсан байлаа. Тинма хялбархан хариу цохилт өгч мангасыг дахин нэг удаа зогсов. Түүний шинжилгээ хийх ур чадвар аажмаар дуусахад ойртож байгаа ч хэрэв линхуа Чарльзын нүдэн дээр гарч ирвэл түүнд өөрийнх нь чадварын талаарх мэдээллийг зүгээр бэлгэлж магадгүй юм. Чарльз өөрөө асар их хурд хүчнээс гадна зөндөө олон луврын чадвартай залуутай тулгарсандаа солиорох шахан байлаа. Түүний цорын ганц барьцаа бол гаяа байв. Тэгээд тэр охиныг орилуулж амьсгал боогдуулахгүй тулд хоолойгийн шахан боож Теммагийн нүдэн дээр ална гэж занал хэлв. Манай залуу лянхаа гаргаж ирэлгүйгээр шинжилгээг дуусгахыг хүссэн юм. Гэвч бүх зүйл өөр зүг рүү эргэж байна. Шинжилгээ дуусмагц тэр Шиками идэгч гэдэг сөрөг ур чадварыг олж авсан бөгөөд энэ нь өөр хэрэглэгчийн Шикамид ганц хүрээдэл хяналтыг нь өөртөө авдаг хосгүй хүч юм. Энэ бол гайхалтай сөрөг цохилт боловч манай залуу ур чадварынхаа лянхаа гаргах нөлөөг санаатаагаар цуцалсан тул ямар ч автоматар нөхөн сэргээгдэх үр дүнг авч чадаагүй. Үүнийг алгасны төлөөс нь энэ юм. Харин сайн тал нь тэр одоогоор ямар ч бэртэлгүй байгаа тул түүнд энэ нөхөн сэргээлт хэрэггүй. Эхлээд тэрээр шин Шиками идэгч шидээ дайрч буй мангас дээр туршиж үзв. Хүчийг нь идэвхжүүлж Шикамигийн толгой руу алгадан хяналтын утсыг нь өөрчилснийхөө дараа мангасыг асар их хурдтайгаар өшөглөж холдуулав. Чарльз өөрийн мангас дахин бут нэргэгдэхийг хараад хөөрхийн амтныг хэрэггүй новш гэж хараана. Тэр Гаягийн хүзэг хугална гэж занал хийсэн ч охин энэ нөхцөл байдалд өөрийнхөө төлөө огтхон ч санаа зовхгүй байв. Тима охины амийг аврахын тулд яг л кино шиг хоёр гараа өргөв. Чарльз жаал хөө илүү их гай тарихаас сэргийлж үгэнд нь орж байгаад баяртай байлаа. Гэвч манай залуугийн толгой гашилгаж буй ганц зүйл бол яагаад заавал түүнийг онилсан бэ гэдэг асуулт байв. Энэ бүхнийг өөрөө өдөөчхөд Чарльз түүнийг балаарч байна гэж бодно. Тэр даалгаврынхаа нууцыг дэлгэж, нууцлаг нөмрөгч түүний агсан төвчний шатуудыг хулгайснаас хойш Рэй ямар их уурлаж байгааг илчлэв. Тэгээд л тэр Тиммаг устгуулахаар Чарльзыг хөлсөлжээ. Рэгийн нэрийг сая дахь удаага сонссон нь Тинмагийн дургуг хүргэж тэр хоёрыг тусдаа уулзаж ярилцах хэрэгтэй гэж бодно. Чарльз түүнд өөрийн тэжээвэр нохоогоороо манай залуугийн хөлийг тасдуулах гэж байгаа тул тэд аль хэдийн тэр зүг рүү явж байна гэж батлав. Хэрэв энэ удаад тэр мөсөн хамгаалалт хэрэглэвэл Чарльз Гаягийн хүзүүг хуулах болно. Тэр мангастаа олзоо тарчлаг гэж тушаасан ч байдал бүр мөсөн эсрэгээрээ эргэж амтан өмнөх эзнээ хазаж эхлэхийг мэдсэнгүү. Гаягийн аюулгүй байдлыг Тенмагийн аянган давлгааны хурдаар хамгаалжээ. Ангууч залуу яагаад Шикамын өөр рүү дайрч байгааг огт ойлгохгүй гайхна. Тима шин тэжээвэр амтнаа магтах зураа. Энэ новш Гаягийн биед халдсны хариуг бүрэн барьж дуусаагүй байв. Өөрөөр хэлбэл Гаяг хамгаалж байгаа хэрэг. Ангууч маань одоо өөрөө олз болж өршөөл эрен гуйж бүр энэ залуугийн төлөө рагийг агнаж өгье гэж санал болгоно. Тима энэ тэнэг саналыг нь дооглон инехэд Чарльз галзуурсан мэт шин залуугийн амийг таслах сүүлчийн оролдлогыг хийв. Түүний эр Тенмагийн хажуу талыг зурж өнгөрөхөд тэрээр ахыг тарчлаасантай нь яг ижил аргаар Чарльзын тэр новшийн амийг барихыг шин тэжээвэр амтандаа тушаалаа. Энэ нь хаадын тоглоом цуврал дээр Рамсигийн арчаагүй төгсгөл гардаг тэр нэгэн алдартай хэсгийг өөрийн ирэхгүй санагдуулж байна. Өмнө нь хэрцгий анчин байсан эр одоо арчаагүй амтан шиг гасалж байхад Шиками идэш рүүгээ цоош иртэнэ. Үхэл эрүүгээ ангаа нь Чарльзын амийг эцэслэн авч Тенмагийн хорслыг тайлав.
Энэ үеэр тэрээр тэдний тулааныг тухтай нууцнаасаа нууцаар ажиглаж байсан нэгнийг ил гарч ирэхийг шаардлаа. Тагнуулч баригдаж өөрийгөө ил болгосон ч Тима уур хилэнгийн гормоосоо гараагүй байсан тул энэ залууг бас Чарльзын гар хөлөө гэж шууд тулгав. Нөгөө залуу тийм зүйл огт байхгүй гэж сандран тайлбарласан ч Тимад үнэндээ дэмий өрөх цаг байсангүй. Тэрээр үхэлд хоолоо идэж дуусгаад буцаж ирэхийг даалгалаа. Шиками Чарльзыг залгиад явандаа уусан алга болов. Үхэл шиг галзуу нохой хүртэл Тэнмагийн тушаалыг дагаж чадаж байна. Шар устэй залуу одоо л манай хүү түүнд тусалж чадна гэдэгт итгэлтэй болов. Ибериан нэрээ хэлж Тэнмагийн саяны гайхалтай хөдөлгөөнүүдийг биширлээ. Тэрээр түүнийг Такерог буулгаж авсан залуу гэдгийг аль хэдийн мэддэг бөгөөд Тэнмад карма чулуу болон зевсгээр солих санал тавив. Манай хүү эдгээр бүх саналыг няцааж түүнийг үл тоомсорлон зүгээр л цааш алхлаа. Саяны авч болох байсан шагнал шиг зүйлийн төлөө түүний хийсэн зүйлийг өөр ямар ч нөмрөгч хийж чадахгүй байсан биз. Тодорхой төрлийн шагнал нь тухайн хүний нөхцөл байдалд үргэлж тохирдог. Элд нь өшөө авахчид тустай, эмэнд шархацсан хүнийг амгаадагтай адил юм. Энэ нь Ибериагийн толгойд нэгэн санаа төрүүлсэн бөгөөд түүнд энэ нөхцөл байдалд яг тохирох төгс шагнал байв. Гаяа аль хэдийн шархацсан. Эмнэлэгт хүргэх гэсээр байтал цус алдаж өөхөх тул Тима яг одоо маш хурдан мангаа шавхан дахих боломжгүйг тэр ойлгожээ. Түүний энэ шаналлыг намдаахын тулд Ибериа нэгэн ангаах шидэт зүйл гаргаж ирэв. Энэ бол Тенмаг цааш алхахыг нь болиулсан нууцлаг хуйлмал цаас байлаа. Тэрээр найзынхаа аюулгүй байдалд үнэхээр сэтгэл амссан шинжтэй эргэж харав. Энэ зүйл түүний амийг аврахад хангалттай найдвар төрүүлж байлаа. Ингээд тэд охиныг хөвтүүлж биеийг нь уг материалаар оров. Энэхүү зүйл нь сүүдэр болон модны сүнсний овгийн хоёр өөр материалаар хийсэн ховор олдвор байлаа. Шин сурагч олдвор гэж юу болохыг мэдэхгүй байсан тул Ибериа үүний логикийг тайлбарлаж өгөв. Хүн төрлөختний орчин үеийн зэвсэг сүрлийн амьтдын эсрэг ялангуяа буу шийдэм юу ч биш. Дагчдын сайн тал нь тэд чулуун хөшөө эсвэл гамшигын мангасын хэсгүүдийг ашиглан шин зэвсэг урлаж чаддагт оршино. Эдгээр урласан зүйлсийг олдвор гэж нэрлэдэг. Тэдгээрийг түгээмэл ховор, туйлсын, хосгүй гэсэн дөрвөн төрлийн ховор нандины зэрэглэлд хуваадаг. Түгээмэл олдврууд бол урт сэлэм шиг жирийн гамшигын мангасууд болон нөмрөгчдийг шархдуулах чадaltaй. Таны өдөр тутмын үндсэн зэвсэг юм. Ховор олдврууд нь усан илт шиг хэрэглэгчийн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлдэг бол туйлсын олдврууд тэр дундаа энэ улаан цусны илт үнэхээр гайхалтай харагдах бөгөөд үзүүлэлтүүдийг нэмээд зогсохгүй тусгай эффектүүдийг өгдөг. Эцэст нь хамгийн дээд зэрэглэлд багтах бүгдийг нь давмгайлах зүйл бол хосгүй ангилал юм. Эдгээр нь ариун илт шиг хосгүй ур чадвартай ирдэг. Дагчдыг тулаанчдтай зөөрлөшгүйч тэднийг олоход хэцүү. Нөмрөгчд тэдэд тэдний гайхалтай хөдөлмөрт үнэхээр талархаж явах хэрэгтэй аж. Тэнма энэ залуугийн аавыг нь дархан хүн байна гэдгийг ухаарна. Тэгтээ зүгээр ч нэг энгийн дархан биш гин шүү. 5 твийн хэмжээнд ердөө 10 ширхэг хосгүй олдвор бүтээгдсэн байдаг бөгөөд юу гэж бодож байна? Энэ залуугийн аав нь тэдгээр гайхалтай олдвруудын гурвыг нь дангаараа урлаж хойд зүгийн гар урлалын хаан гих алдар хүртсэн байж таарав. Энд ачааны машин дайруулж ирсэн Жон Сноу хүртэл тууж явна гэж хэн мэдэх вүлээ. Гэвч манай хүнд энэ бүхэн огтхон ч хамаагүй тул цааш эргэж өөрийнхөө сонирхсон зүйлд л анхаарлаа хандуулна. Тэр Чарльзаас булааж авсан нумыг шалгаж үзв. Энэ ч бас олдвор байлаа. Ибериа тийм гайхалтай түүх ярьж өгöd байхад энэ нөхөр аавыг нь огт тоохгүй байгаад мэл гайхна. Энэ ном бол ховор олдвор юм. Харамсалтай нь сум алга. Гэхдээ зарим зэвсэг өөрөө сум үүсгдэг гэж Ибериа тайлбарлав. Тиммаг гайхаж амжаагүй байтал зэвсэг агаарт замхан алга болов. Энэ нь эзэнтэйгээ сүнсээр холбогдсон зарим олдвруудын шинж чанар бөгөөд орон зайн дэд хэмжээс рүүгээ автоматар буцаж буй хэрэг юм. Тэнма үүнийг хэрэгтэй мэдээлэл байна гэд Агагийн амь насыг аварч ангааж өгсөнд энэ залууд талархав. Тэр ирээдүйд ямар ч тусламж үзүүлэхэд бэлэн өртөө үлдсэн бөгөөд үүний дараа Рейтэй биечлэн тулалдахаар төлөвлөнө. Ибериа Рей рүү ганцаараа дайрахыг үнэхээр галзуу мунхаг үйлдэл гэж бодно. Гэвч Тэнма маргалдахыг хүссэнгүй, учрыг нь ч олсонгүй. Харин сайн тал нь Ибериа болон манай залуу хоёулаа ижил бай устгах зорилготой байв. Хэдий Рэй түүний уурыг ягч хүрхээгүй ч аврагчдын холбооны тэмцээний урдчилсан шатанд хоёулаа баг болохыг Ибериа санал болгов.
Тэнма зөвхөн шилдэг 10-т үлдсэн оролцогчдод л үндсэн тэмцээнд ордог гэдгийг санаж тэмцээнийг эргэн дурсав. Тийм учраас л тэр шалгалтаас өмнө өөрийгөө бэлтгэхийн тулд агсан төвшний үе шатуудыг тасралтгүй дуусгаж байсан юм. Гэсэн ч энэ нь тэдний бай устгах зорилготой ямар холбоотойг тэр ойлгосонгүй. Урьдчилсан шатыг тэв тус бүрээр тусдан зохион байгуулдаг бөгөөд удирдагчийн хүүгийн хувьд Рэй том ахтайгаа хамт энэ арга хэмжээнд оролцох ёстой гэж Иберия хэлв. Хэрэв тэдний хинэн ч шилдэг 10-т багтаж чадахгүй бол Киношидагийн гэр бүлийн нэр хүнд шавартай хутгалдах болно. Энэ шалтгаанаар тэр өөртөө давуу байдал үүсгэхийн тулд бүх үе шатуудыг хяналтандаа авч байгаа юм байна. Тэнма яагаад тэр шаргал ус нөмрөгчөөс ийм их тусламж авч байгаатай эргэлзэв. Иберия түүнийг үнэхээр биширдэг, мөн хоёулаа тэмцээнд тэнцэнэ гэсэн зүүн совиндоо итгэдэг гэдгээ хуваалцав. Тямма энэ залуу яагаад яг одоо тэмцээн рүү яарад байгааг ойлгохгүй хിവэр байсан тул дайчин залууг илүү гүн гүнзгий шалтгаан хайхад хүргэв. Иберия багийнхаа аавыг багасаа л гар урлалаа хийж байхыг харсан тул аавыгаа маш их биширдэг гэдгийг хуваалцжээ. Түүний туйлын хүсэл нь аавынхаа хийсэн зэвсгээр мангасуудтай тулалдах нөмрөгч болох байв. Харамсалтай нь түүнийг сэрсний дараач Ибериагийн аав түүнийг өөрийн бүтээлийг хүртэх зохисгүй хүн гэж гоочлон олигтой олдвор хийж өгөхөөс татгалзжээ. Төгсгөлгүй мэт зэмлэлийг үл тоон хүүгээ зэвсэг авмаар байвал урдчилсан шатанд тэнцэх ёстой гэж хэлсэн байна. Тийм учраас тэр ямар ч хамаагүй аргаар эхний урдчилсан шатыг давах асар их хүсэлтэй байгаагаа хуваалцжээ. Энэ бүхнийг сонсоод тема дарахны хүүтэй баг болохыг хүссэн хүмүүсийн урт тараалал байгаа байх гэж ойлгов. Тэгэхээр түүнд тэг төвшний залууг сонгох ямар ч шалтгаан байхгүй байлаа. Дархан аав нь хэрв Иберия хитрхи хүчрхэг багийн хамтрагчаар өөрийгөө чирлүүлж таарвал түүнд юу ч өгөхгүй гэсэн нөхцөл тавьсан бололтой. Товчхондоо манай хүнд маш их хүлээлттэй, ямар ч дүд зам зөвшөөрдөггүй. Яг л уламжлалт хатуу аазаав таарчээ. Өөр нэг асуудал нь хүчрхэг оролцогчид хэдийн рейжийн талд орж зөвхөн ганц бие хүмүүс эсвэл урдчлан бүрдүүлсэн багууд л үлдсэн байв. Түүнд найдах хүн байхгүй тул Тэнма түүний хувьд хамгийн шилдэг сонголт байлаа. Хүчирхэг Такеруг арчиж хаяад дөнгөж сая Чарльзыг хүртэл ялсан яг тэр хүн шүү дээ. Эцэст нь олон асуултын дараа манай залуу түүнтэй баг болохыг зөвшөөрсөн ч түүний хамгийн гол санаа зовоосон асуудал бол Агааг эмнэлэгт хүргэх явдал байв. Иберия маш их баярлаж хэдийн багийн нэр бодож олон хувилбар хийж ирүүн унах төхөн. Энэ залуу үнэхээр найдвартай сайн найзч. Зүгээр л амаа хамхиж чаддгүй нэгэн ажээ. Тэр өөрийн хуучны сургуулийн найзуудаа бодонгоо Рему, Сая хоёр ч бас сонгон шалгаруулалтад орох болов уу гэж Тема гайхна. Дараагийн хэсэгт Рему гинт найтаж буйг бид харна. Тэрээр найз Тэн маань өөрийг нь дурсаж байгаа байх гэж таамаглана. Энэ нэр Сая Хисагийг Тэнмагийн биед үнэхээр санаа зовход хүргэнэ. Тэр Тэнмаг зүгээр амьдарч байгаасай гэж найдана. Рему түүнийг тэн мад сэтгэлтэй химэн хамтлаа шоолох бөгөөд үүнд нь ууралсан охин усны чадвараараа түүн рүү дайрна. Тэр түүнийг муухай араас хууллаа гэж гомдлогч охиныхоор бол зайл гарвал хуурамч мэх хэрэглэх нь тулаанд хамаагүй аж. Тэднийг алсаас харж зогсоо хүн бол тэдний багш сонгон шалгаруулалтад зориулж тэднийг үхэн хатан бэлтгэж буй киборг юм. Сая хэдийнэ 11-р төвшөнд хүрсэн бол Рему хоолоогоо засах 10 дээрээ гацжээ. Тэд хоёулаа удахгүй бусад нөмрөгчөдтэй нүүр тулахыг хүсэж буй махбодын шиттнүүд юм. Дүрс дахиад л хаунд эргэж ирж илтгээгүйд бухимдаж эхэлсэн Рейн муухай царай руу шилжинэ. Тэдний бүгдээрээ ямар ч хэрэгцээгүй байгаа нь түүний уурыг барна. Туслах нь эрлийн баг илгээхийг санал болгогч Рэй үүнийг үл тоон хэрэв энэ жил тэнцэхгүй бол аавдаа алуулна гэдгээ мэдэж байгаа тул сонгон шалгаруултыг нэгдүгээр зэрэгт тавина. Дашрамт хэлэхэд энэ залуу хамтран ажиллахын тулд бараг 800 оролцогчийг хахуулдаж авсан байна. Тэд бүгд 5 ба түүнээс дээш түвшнийх юм. Райги туслах нь бусадтай харьцуулахад найдвартай байгаад сэтгэл хангалуун байх бөгөөд өөрийн чадварыг ахиулахын тулд сүүлчийн карма чулууг залгина. Тэр өөрийгөө хамгийн шилтгэн гэж бодон дундаж 12 дугаар түвшинд зогсох бөгөөд аянга бол түүний махбод юм. Дараагийн хэсэгт манайхуу Каяг цагт нь аварч чадаагүйхээ төлөө багшаасаа уучлал гуйж байна. Хойд зүгийн командлагч Рэг хялбархан алах талаар бодогч Тема үнийг хүсэхгүй. Түүнийг зүгээр орхихыг гуйна.
Меню үүнийг ойлгох бөгөөд өөр цагт нарийн ширийн зүйлийг асуухыг хүснэ. Харин Иберия нүдэндээ ч итгэж чадахгүй сууна. Хойд зүгийн командлагч Тэн Мата энд ингэж дотн загнаж байна шүү дээ. Хажууд нь Тэнма сонгон шалгаруулалтын тэмцээнд орох сонирхолтой байгаагаа мэдэгдэхэд командлагч түүний шийдвэрийг зөвшөөрнө. Агаач гайгүй байгаа бололтой энд хооронд түүний ирвэхээ түүнийг идгэжээ. Иберия хүртэл ховор олдвор ашиглаж тэдэнд тусасна нь хойд зүгийн командлагчийн сонирхлыг татна. Меню тэр хүүг дархантай холбоотойг мэдэх бөгөөд энэ нь түүний тамгийг гайхшруулна. Тийм ээ, та зөв сонслоо. Энэ алиалагч тэр өгүүлбэрийг санамсаргүйгээр буруу хэлж гурван хүнийг урам хуглан өөрийгөө бүрэн шившиг болгоно. Сөрөг уур амьсгалыг хойш тавихад меню хүү түүний охиныг аврахад тусалсанд баяртай байгаа бөгөөд тэмцээний дараа Ибериагийн аавд зохих ёсоор хүндэтгэл үзүүлэх бодолтой байна. Сонгон шалгаруулалт хаяанд ирсэн тул тэр тэднээс эхийг хүлээж байгаагаа хэлээд хоёуланг нь бэлтгэл хийхийг зөвлөнө. Тэнма Иберия хоёр ялалттай итгэлтэй байгаа бол Гая аавынхаа манаа хүүг сүүлийн үед ингэж их сонирхож байгаад гайхна. Тэнмагийн хувьд тэр Бэтмен шиг бага насны сэтгэлийн шарахтай тул мангасуудын эсрэг хэрцгий байдаг. Гэвч түүний тэрхүү харанхуй төлгцөн түүний халамжилдаг хүмүүсийн хажууд сулардаг байна. Энэ нь меню охиноо Тэнмагийн хажууд байлгаж түүний хамгаалахаар үнэлдэг хүн нь болгохыг хүсэж буй бас нэгэн шалтгаан юм. Үүнээс гадна анх Тэнмагийн сургууль дээр гинт гарч ирсэн тэр араг яс цэргийг санаж байна уу? Энэ нь санамсаргүй зүйл биш, харин нарийн төлөвлөсөн халдлага байжээ. Хүмүүсийн дундах урагчид олж ирж бусад командлагчид руу ч халдлага гарсан байна. Хүн төрлөختөн одоо ч сөөрл рүү явж байна гэдэгт Мену бат итгэдэг. Гэвч Тэмма бол үүнийг зогсоох хүч байж магадгүй юм. Гэрлийн туяа болон гарч ирж бүгдэд ихтгэл найдвар бэлэглээ. Ингээд эцэст нь дөрөвдүгээр төвшний дүүрэгт хүрэлцэн ирлээ. Тэмцээнч эхлэх гэж байна. Тэнма энд ийм олон хүн цугларна гэж сансангүй. Гэхдээ меню ирсэн болохоор л асар их хүн татаж оролцогчдын тоог 5,000-д хүргэсэн нь тодорхой. Энэ нь Рагид муу мэдээ байв. Учир нь түүний доор ажиллах оролцогчид цөөрсөн хэрэг. Харин туслах нь үүнийг сүртэй зүйл биш гэж үзв. Тэр аль хэдийн өөрсдийнхөө хүмүүсийг танихад хялбар болгож улаан тууз зүйлгсэн байлаа. Энэ нь Сая, Рему хоёрт ч хачин харагдана. Төв удирдагчийн хуваар Сауро Фуживара дүрмийг тайлбарлаж эхлэв. Тэмцээний талбай нь гадаад болон дотоод ахиц гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Эхний шат гадаад бүсийн дөрвөн цамхгаас эхэлнэ. Оролцогчид дотоод бүс рүү нэвтрэхийн тулд чад хараад тулалдах ёстой. Тэнд хүрмэгц тэдний зэрэглэлийг бүртгэж бугуувчинд нь суулгана. 5,000 оролцогчоос зөвхөн шилдэг 500 л дараагийн шатанд үлдэнэ. Сэя эхний шатанд л шууд 4,500 хүн хасагдана гэхээс бага зэрэг санаа зовж байв. Оролцогч бүр хоёр зэвсэг эсвэл хэрэгслийг чөлөөтэй авч явах боломжтой. Юу ч байсан хамаагүй. Иберия хахуулсан нөмрөгчдийнхэн ард нуугдаж буй Рей рүү заав. Энэ новшиш оролцогчдыг худалдаж авсныг тэд дотоод бүс рүү хамгийн түрүүнд орохын тулд бусдыг дайрч унгаахыг тэр хэдийн гадарлаж байлаа. Гэвч Тимма түүний хэлсэн бүхнийг үл тоон дөрвөн нүдтэй улаан үстэй туранхай залуу руу айлтгүй алхав. Шалгагч Фуживара залуусаас их зүйл хүлээж эхний шатыг шууд эхлүүлв. Тоожигийн илүү халуухан хувилбар болох энэ залуу тооноос илүү чанар чухал гэж үзнэ. Түүний төвшин болон үзүүлэлтүүд хараахан тодорхой болоогүй байна. Дээр үед тэр жин хоёр л тэмцээнийг бүрэн нурааж байсан юм. Хийн нөмрөгчдийн дунд бүгдийг алмааруулах тийм хүчтэй хүн байгаасай гэж туйлаас хүснэ. Гэвч тийм гоц авьяастан амархан гарч ирдэггүй тул Фуживара төдийлөн их зүйл хүлээхгүй байв. Хийн нэг хүү нөмөрснийхөө дараахан 8 дугаар төвшний мангасыг ялсан тухай цуурхлыг санаж менюгээс үнэн эсхийг асуув. Хойд зүгийн командлагч үүнийг баталсан тул тэд тэр залуу энэ тэмцээнд оролцож байгаа эсхийг лавлав. Фуживара түүнийг ямар хүн болохыг сонирхож сургуулиас өгсөн жагсаалтыг гүйлгэж харав. Рему Сая хоёр түүний таамаглалаас хасагдаж модны мэрэгжилтэн 16 дугаар төвшний хан хануул үлдэв. Тэр гоц авьяастан шиг харагдах ч меню хариулахгүй байгаа нь хануу энд хамгийн өндөр зэрэгтэй байсан ч энэ бүх таамаг буруу гэдгийг илтгэнэ. Хийн сонирхон тэг төвшний хүн байгаа эсхийг асуув. Тэмцээнд оролцоод бут нэргүүлдэг тийм хүн жил бүр ядаж нэг байдаг. Тэг төвшний тухай ярихад Рейж өөрийнх нь хоёр хамгаалагчийг арчиж хайсан залууг энэ гэдгийг мэдлгүй. Өөрийг нь өдөж буй шин цэргийг дооглов. Манай залуу Чарльзын номыг гаргаж ирэхэд түүний царай цочролд орж хувхаа цайв.
Тэнма энэ алиалагч өөрийг нь хайж байсныг ойлгосон бөгөөд Рэй түүний доромжилсон өнгө аясад дургуйсан түүнийг зүгээр л уур цоглуулагч гэж үзв. Тэр манай залуу руу дайрахыг туслахтаа тушаав. Тэгж хэлээд Рэй үсрэн гарч дотоод бүсийг зорив. Одоо Тэнма өөрөөс нь хамаагүй өндөр түвшний олон хүнтэй үлдлээ. Тэг түвшний хүн 6, 7 дугаар түвшний олон хүнтэй хэрхэн тулалдахыг хийн төсөөлж чадахгүй байв. Ибериач нөхцөл байдалд дургуутсан дөрвөн халдагчид даруулахаас эмээж байлаа. Тэр ийм нөхцөл байдалд нууц хөз рүү ашиглахад хэдийн бэлдсэн байв. Тэдний нэг нь тэмцээнд оролцож байгааг нь. Фуживара түүнийг яг ямархуу хүн болохыг сонирхон гайхаж сургуулиас гаргасан боломжит хувилбаруудын жагсаалтыг гүйлгэж харна. Түүний тамгаас Ремү, Сая хоёул хасагдаж 16 дугаар түвшний галзуу чадвартай модны мэрэгжилтэн хан хануул үлдэв. Тэрээр яалтчгүй гоц авьяастан шиг харагдах боловч менюгийн чимээгүй байгаа нь ханхуу энд хамгийн дээд зинданых байсан ч эдгээр таамгууд бүгд буруу гэдгийг илтгэнэ. Хэйн харин сонирхсон шинжтэй. Тэгвэл тэг төвшний хүн байна уу хэмээн асуув. Тэнд жил бүрэл тэмцээний үеэр бут нэргүүлж дуустдаг ядаж нэг хүн гарч ирдэг дээ. Хэлсэнчлэн Тэнмаг тэг төвшнийх гээд Рэж түүнийг өөртөө нүзэлцэх гэж байгаад нь баахан таажигнана. Гэвч энэ залуу саяхан түүний хоёр бие хамгаалагчийг шал арчтлан зодсон нэгэн гэдгийг тэр мэдсэнгүү. Манай хүн Чарльзын номыг гаргаж ирэхэд Режийн царай нь зүгээр л хөшчихнэ. Энэ алиалагч өөрийг нь хайж байсныг Таньма ойлгосон бол Рэй харин түүний доромжилсон өнгө аясанд дургуйсан. Ердөөл хүний дургу хүргэж анхаарал татах гэсэн нэгэн байна гэж дүгнэнэ. Рейж манай хүн рүү дайр химийн гар хөл болсон туслахтаа дахиа өгөв. Тэгмэгц Рэй өсрөн гарч ирээд амин газрыг нь онилно. Одоо Таньма өөрөөс нь хамаагүй өндөр түвшний бөөн хүмүүстэй ганцаараа тулж үлдлээ. Тэг төвшний нэгэн яаж 6 болон 7 дугаар түвшний хид хідэн хүнтэй ингэж үзэлцэх гэж байгааг Хэйн огт ухаарсангүй. Эбериад ч энэ нөхцөл байдал таалагдаагүй бөгөөд дөрвөн довтлогчид далуулахаас эмээн. Тэрээр ийм игзэгтэй үед өөрийн нууц хүзрийг ашиглахад аль хэдийн бэлтчихсэн байлаа. Тэдний нэг нь танхаа этгээдүүд манай залууг өдөөн хатгахыг оролдоход Тимма түүнд замаас холдохыг тушаана. Ийм гим хоргүй үгэнд өнөөх хэр чангаар хөхрөх бөгөөд учир нь хинч байсан энэ хүүг зүгээр л томорч ярьсан өнгөрөө амтан гэж бодохоор байв. Хэнд Тэнмагийн энэхүү зоригтой зан чанар үнэхээр таалагдсан тул хэрв түүнийг өөхөх гэвэл дундуур нь орхоор шийднэ. Өнөөх танхаа этгээд түүнд дахин саад болохыг оролдсон боловч Тема замаас холдохыг сануулангаа ганцхан цохилтоор нүүр рүү цохиж унгаана. Төвшингээрээ өөрөөс нь хавьгүй илүү өрсөлдөгчийг энэ хүүх хэрхэн шууд устгах чадсныг Хэм бүр ухаарч чадахгүй байв. Иберия найзаагаа хамгаалж чадахгүй байх хооронд эргэн тойрны дайчид замл хийж буй аюулыг шатааж устгахаар зэхнэ. Ийм нүсэр дайралтын дараа тэрхүү шин цэрэг дууссан байх гэж бусд нь итгэнэ. Гэвч манай хүн шалбархаачгүй үлдэж амжилттай хамгаалалтаараа бүгдийг алмайруулна. Амжилттай хамгаалалт бүрд түүний хар мөсний хамгаалалтын үзүүлэлтүүд огцом өсөж байв. Түүнийг усны элементийг ашиглан хаасанд тэд итгэж чадахгүй байх хооронд Тямма тэднийг тэрхүү нүүдлээ дахин туршаад үсхийг үтнэ. Үүнд доромжлогдсон өнөөх залуу өөрийн бэзрэглэлийн дүн шидэгч ур чадвараа бүрэн хүчээр нь давтна. Энэ хооронд манай залуу зүгээр л зогсож байгаад дайралтыг бүхэлд нь хүлээж авна. Галт элементтэн дөлөө хит их гаргаснаас болоод бүр сөрөг нөлөө амсаж хамаг мангаа шавхна. Тэрээр энэ нүүдэл Тэнмагийн төгсгөл болно гэж бодно. Гэвч манай хүн хар мөсөн хуйг ашиглан ямар ч хохиролгүй гарч ирнэ. Шин зүйл олж мэдсэн тул бүлгийн бусад гишүүд одоо жинхэнэ асуудалд орох бөгөөд учир нь тэдний хамгийн хүчтэй дайралтаж ямар ч хохирол учруулсангүй. Тэд түүн рүү олон тооны галт бөмбөгөөр цогсон боловч дахин хэлэхэд юу ч түүнийг огт гэмтээсэнгүй. Тэгээд тэд түүний манаг шавхахын тулд арга барилаа өөрчилнө. Гэвч манай хүн зайг ойртуулж тэднийг тэр даруй цахилгаан хурдаар дайрна. Хүчний тэмцэлд тэрээр өөр нэг нөмрөгчийг үгүй хийж бас нэгийг нь ялна. Сүүлчийн хоёр нь аянгийн дайчт байв. Эдгээр залууст тэрээр бүр зүгтаж чадахгүй гэдгийг нь сануулна. Гэвч өнөөх тэнэгүүд урагш зүтгэн хосолсон ур чадвараа идэвхжүүлсээр байв. Тэг төвшний ганц залуу бүхэл бүтэн багийг хядаж байгааг харж байгаадаа Хэйн итгэж чадахгүй байв. Тэд бүгд унсны дараа Иберия багийнхаа нөхрийг үнэхээр гайхалтай байсныг сайшаана. Түүнийг тэг төвшөнтэй гэдэгт хэн ч огт итгэхгүй байсан бөгөөд Иберия тэмцээний түүхэнд тэр хоёр хамгийн шилдэг нь байх болно гэдгийг талбарынханд сануулна.
Рэй арбалетийн тухай бодон замдаа явж байтал гинэт өөр нэг нөмрөгч түүний хажуугаар өнгөрөх бөгөөд хассааны нохоо шиг л мэргүүлж орхино. Рэй энэ нохойд түүний хажуугаар хинч өнгөрөх ёсгүй гэдгийг байх ёстой байрыг нь сануулна. Тэрээр бусад гар хүл бологчтой цуглуулж хамтдаа байхыг тушаана. Шалгагчид Киношида гэр бүлийн залуу эзэнтний энхүү ихэрхүү занг бүрэн харна. Харамсалтай нь дүрм зөрчсөн зүйл байхгүй тул тэд дундуур нь орж чадахгүй байх бөгөөд Рэй энэ тэмцээнд ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байв. Гэнэт манай хүн хэн нэг нь түүний нэрийг дуудахыг сонсно. Энэ бол өмнөх гайхалтай хослолоос өөр хинч биш байв. Тэма өнөөх багаас амьд үлдсэн нь түүнийг энэ залуу яаж байгаад үүнийг хийж чадваа гэж гайхахад хүргэнэ. Тэрээр манай залууг тэг төвшний хог шаар гэж дуудах боловч Темба үүнийг тоохгүй. Харин Раги түүнтэй шууд тулалдахыг хүсэхгүй байв. Тиймээс тэрээр тэднийг саатуулахын тулд 100 дайчин бүхий өөр нэгэн том бүлэгт дохио өгнө. Тэнма тэдэнтэй шууд тулалдахдаа баяртай байх бөгөөд Иберигийн чихийг таглаад аян шиг хурдлан гүйж Рагиг суудлаас нь умтал хүчтэй цохино. Энэ бол тэрхүү новштой тооцоо бодох бөгөөд үүнийг хийж дуусгах хүртэл олзоо зүгтаалахгүй гэдгийг хэлж буй түүний арга байв. Сая болон Ремонаар асуудалтай тулгарч байгаа ч эцэст нь дотоод тойрогт хүрч чадна. Ови болон Агаминаар харгалзан 3 болон 2 дугаар байранд орно. Ханхуу тэргүүлэгчдийн самбарыг дагуулan хамгийн дээр нь сууна. Тэр тэднээс хавьгүй илүү байсан ч Ибериа Тэнмагийн нэрийг хэлснийхээ дараахан 6 дугаар байранд хүрч чадна. Онцлог хүн маань байсаар л тулааны талбарыг эзэгнэж зүгээр ч нэг барайны бүс рүү явахын оронд 100 хүнтэй багийг тэр чигт нь хятахаар шийджээ. Шалгагчид хүртэл энэ залууг яг яах гээд байгааг ойлгохоо болов. Хээнч энэ нөхөр тэднийг үнэхээр арчихнуу да гэж гайхаж эхэлнэ. Раги манай залууг нүднийх нь өмнө тэгэлсэн. Зүгээр орхиж боломгүй гай гэж харж байгаа ч 100 хүний өдөөс ганцаараа тулж байгаа болохоор манай хүнд яавч ашиггүй тусаж тэмцээнч хамаагүй гаяагийн үсийг авах нь түүний гол зорилго болоод байна. Нөмрөгчдийн айрам түүн рүү дайрч довтолгоо эхэлсэн ч манай залуу нүдэж завчилгүй ихний дайрагчийг шууд буудан унгаалаа. Түүн рүү дайрсан бусд нь түүнийг үнэхээр тэг төвшнө гэдэгт эргэлзэж эхлэхэд Таньма бүх талбарыг үнсэн товрог болгохоор Линхуа дэлбэрэлт чадвараа идэвхжүүлв. Бүсийг хэдийн даваад гарчсан хүмүүс ч түүний энэ чадварыг дэлхийн нийтээрээ ам ангаан харж байна. Шалгагч тэрхүү галзуу дэлбэрэлтийн хамар хүрээнд итгэж чадахгүй гайхаж байхад Ага түүний сүүлийн үеийн хувьсалд үнэхээр сэтгэл хангалуун байна. Гэвч энэ залуугийн одоогийн цорын ганц зорилго бол өөртөө зөрчилдсөн тэр багийн юм. Тэр саяхан 100 хүнтэй багийг ганцхан хоромд арчиж хайсан тул одоо зөвхөн Рагил үлдлээ. Тэнма түүн рүү алхан очиход өнөөх нөхөр зүгээр л хашгичж байгаад л энэ тулаанд ялчхна гэж бодсон хിവэр байгаа нь увайгүй хэрэг. Тэр өөрийн эцсийн хүзэр болох аянган их буугай гаргав. Тэнма дүн шинжилгээний явцыг эхлүүлж түүний газар унтал нь гизрүү нь хүчтэй цохин өчүүхэн шавьчиг болгож орхив. Раги өөрийн туслахаас аим гуйн хашгичхад өнөөх нь дуртаяа дүрм зөрчим тэмцээний талбарт нэвтрлээ. Тэр үнэндээ 35 дугаар төвшний нөмрөгч тул хааттан түүнийг халдсныхын төлөө шууд тэр дороо замаасаа зайлуулахыг хүсв. Манай залуу хин нэгэн маш өндөр хурдтайгаар ойртож байгааг мэдэрсэн ч энэ нь нэгээс олон хүн байлаа. Тагнуулч түүнийг барьж авахаас өмнө хаатан түүнийг газарт савж унгаад тэмэг дуусгаагүй ажлаа үргэлжлүүл гэж шаардав. Тэмээ ам гуйн гүлгэнэх нохоо руу дээрээс нь ширтэх бөгөөд өнөөх нь өрөвдөлтөй түүхээ ярьж дуусгахаас өмнө толгойг нь хідэн хэсэг болгон бут нэргэж эцэст нь өөрийн хайртай гаяагийн үсийг авлаа. Тэрээр дүн шинжилгээ хийх явцаа дараа ашиглахаар түр зогсоосон ч нэгэн өвөрмөц дуу хоолой түүний анхаарлыг татав. Сая болон түүний найзууд түүнийг дотогш орохыг урьлаа. Түүнийг өнөөх нөмрөгчдийг хэрхэн хядахыг хараад энэ хүүхэн түүнд ухаанаа алдатлаа дурлсан бөгөөд манай хүн дотоод бүсэд 7 дугаар байраар шалгарч орсон нь энэ юм. Ибериа, Рему хоёр жинхэнэ ирчүүдийн зодоон дэгдээж байна. Хоёулаа л Темагийн хамгийн шилдэг анд гих дээд зэргийн судлыг эзлэхийг хүснэ. Тэд бие бие рүүгээ хуцалдаж чадах чинээгээрээ нэгнээ доглон уур хилэнгийн барна. Шалгагч 1-р шатыг өндөрлүүлж, оролцогчид 2-р шатанд 1 цагийн турш мангасуудтай тасралтгүй тулалдах ёстойг тайлбарлав. Шилдэг 7 оролцогч дараагийн сорилтоо угтан авч байгаа тул энэ нь илүү сонирхолтой төвшин юм. Тэд тэмцээний талбайд хүрэлцэн ирлээ. Бүгд л сонирхож байхад Сай, Риму хоёр манай залуугийн чадварын талаар бүгдийг мэдхийг хүсэж байв.
Шалгагчид оролцогчдод бэлтгийг тушаав. Энэ удаад бусад алдартай хүмүүсийн хамт тэдэнтэй илүү ойроо суулзлаа. Шалгалт нь араатнуудыг агнаж хүндрлийн оноонд үндэслэн тэднийг устгахаас бүрдэнэ. Мангасыг ясны дараа 1 минутын турш хүлээлгийн хугацаа ажиллана. Энэ нь Гакуг хамгийн дээд түвшний мангасуудыг шууд агнах хүслийг нь төрүүлв. Сонирхсон Тамма дууга өндөрсгөн хар дарсан зүүд зэрэглэл нь үнэхээр хамгийн дээд хүндрэлөө хэмээн асуулт тавилаа. Тэнд байгсдын ихэнх нь түүнийг тим аюулыг устгах хэмжээний хүчтэй гэж үл тооцсон ч Фуживара хар дарсан зүүд төвшний амьтдад дээд хязгаар гэж байдаггүйг илчлэв. Манай сувгийг тууштай дэмжиж яваа алтан дэмжигч та бүхэндээ чин сэтгэлийнхээ гүнээс талархъя. Таны үзүүлж буй дэмжлэг бидэнд асар их урам зориг хүч болдог шүү. Хэрэв та биднийг дэмжихийг хүсвэл бичлэгийн эхэнд гарсан данс руу хандив хийгээрэй. Дараагийн хэсгээр дахин уулзцаая.